Бяцхан минутын нээхэд өглөөний дулаахан нарны гэрэл өрөөг нь зөөлөн бөгөөд астан туяагаар дүүрвэж байлаа. Тэр шин сайхан өдөр эхэлж буйг хараад баяртай инээмсэглэн бурхан минь энэ гайхамшигтай өглөө болон гадаах ертөнцийг өгсөнд баярлалаа гэж шивнэн хэлв. Орноосоо босхоос өмнө минь чимээгүйхэн суулаа. Тэр жаахан гараа хавсарч бурхантай ярихаар зүрх сэтгэлээ бэлдэв. Тэр аяархан залбирч хайрт бурхан минь өнөөдөр намайг зөв замд хөтлөөд хийж байгаа бүхэндээ ийдэг сайн охин байхад чиглүүлээрэй гэв. Миний орноосоо сэрвэлэнхэн босоод гал тоогоо руу гүйлээ. Тэнд ээж аав хоёр нь намттай өглөөний цай бэлтэж байгаа нь сонсогдож байв. Өглөөний мэнд ээжээ. Өглөөний мэнд ааваа гэж тэр чангахан хэлээд тэрвэрлээ. Жинхэнэ охин эцэг ихтэйгээ хайр ба гүн хүндэлтэйгээр мэндэлдэг. Ээж нь түүн рүү хараад "Минь ширээ засахад туслах уу?" гэж асуулаа. Яг тэр үед минь хүүхэлдэйнүүдтэйгээ тоглохоор явах гэж байв. Гэхдээ тэр зогсоод баяртайгаар толгой дохлоо. Эцэг эхийнхээ үгийг зөв сэтгэлээр сонсох нь бурхныг ч мөн маш их баярлуулдгийг тэр мэдэж байлаа. Минь амны цаас халбгуудаа болгоомжтой авчирч өглөөний цайнд гэрийнхэн хэрвэлэхээр ширээн дээр нямбайхан үрж эхлэв. Гэрийнхэндээ туслахад түүний сэтгэл маш дулаахан болов. Бусдад үйлчлэх нь талархлаа илэрхийлэх нэг сайхан арга гэдгийг тэр ойлгов. Тэр өдрийн үдээс хойш хамт тоглож байхдаа дүүн санамсаргүйгээр түүний өндөр өрсөн эвлүүлдэг тоглоомыг таснаас хийдэл нураачихв. Минь эхлээд баг зэрэг гомдсон ч гүнзгий амьсгаа аваад уурлахын оронд ийдэг төвчээртэй байхаар шийдлээ. "Зүгээрээ" гэж тэр аяархан хэлв. "Хамтдаа бүр өндөрийг дахиад барья." Тэгээд тэд том баяртай инээмсэглэлээр хамтдаа нэг баг болж дахин барьж эхлэв. Жинхэнэ охин зөвхөн өөрийгөө боддоггүй. Тэр эргэн тойрныхоо хүн бүрийг баяртай, хайрлагдсан мэдрэмжтэй байлгах арга замыг хайж байдаг. Миний дуртай тоглоомуудаа хуваалцаж дүүгээ хайр бэлэглэж байв. Тэр өдрийнхөө жижигхэн үйлдэлүүдээрээ бурхны хайрыг харуулж байв. Сар гарч гэр орон нам гүн болоход минь зөөлөн хүнжилтөө шурган орж тайван амархаар хэвтлээ. Тэр нүдээ анаад өдрийн турш гэр бүлдээ хүндэтгэлтэй тусархад ээлдэг байхад нь тусалсан бурханд баярлалаа гэж хэлв. Жинхэнэ охин өдрөө бурхантай эхэлж эцэг эхээ хүндэлж гэр бүлээ бүх зүрх сэтгэлээсээ хайрладаг. Бид бүгд минагаас суралцаж талархалтай амьдарч гэртээ болон уулзсан хүн бүртээ хайрын гэрлийг түгээцгээе.